Галзуу кино сувагтан тав тамирал. Бүгдээрээ тавлаг сайхан манайхан. Энэ удаад борон та нартай 2026 онд гарсан Little Brother гэх шинэхэн киног ярьж өгөхөөр сонголоо. За ах дүүсийн талаар одоо өгүүлэх энэ хөнгөн кино юм шиг байлаа. Гэхдээ хөнгөн киноос цаанаа нэг гоё мессеж өдрийг агуулдаг шүү дээ, тэ. Тэгэхээр хэдүүлээ ямар хуу одоо зүйлийг хэлэх гэсэн галзуу кино байна вэ гэдгийг сонирхоод үзье. За энэ галзуу киног хэдэн боронууд нь идэл баймаар эрүүл амттай галзуу олон сонголттой таныг хизээч уйдаахгүй one будааны жигнэмэгтэй хамтран хүргэж байна. За тэгээд та нар маань лайкаар бомбогдоод өгөөрэй. Бас галзуу кино Instagram хуудасаа дагаарай. Ингээд энэ галзуу киноны тайлбартаа хэдүүлээ орцгоё. За Маркус гэх нэг залуу гэр бүлийнхээ зургийг хараа зогсож байгаагаар кино эхэлнэ. Үрдийн ах дүүс. Би ерөөс эндээс явлаа. Ахт минь миний тусламж хэрэгтэй байгаа. Чи итгэлтэй байна уу? Энэ баяраар явуулсан сүүлийн имэйлийг нь харж гинөө. Баяраар чи энд байсан ч болоосаа гэсэн байна. Бас хизээ нэг цагт Нью-Йоркд ирвэл холбогдорой гэсэн байна. Энэ бол авралгүйсэн дохио. Ах их бардам хүн. Тусламж хэрэгтэй байгаагаа ингэж илэрхийлсэх хэрэг. Тэгээд Маркус байрнаасаа нууцаар гарч агааржуулагч дамжаад мөлхөж явтал ген дагаржуулагч нь цөмрөөд өрөөн дээрээсээ унаад ороод ирэх нь тэр. Бэ төлөвлөгөөнд шилжиж да. Ингээд тэр цонхоо хаг зохиж үсэрч гараад харуулын машиныг унаад явлаа. Дүр солигдоход үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани захирал Рууд зурагтын реалити шоунд орох гээд сандарч байна. Туслах мяан тэрнийг тайвшруулж зүгээр л байгаагаараа байхыг зөвлөсөнд Рууд тайвширлаа. Бодлогын шоуны продюсерүүд нэвтрүүлгийнхээ промог үзүүлсэнд Руудыг тэр бомтон ах Жошинхон сүдрээс гарах гэж хичээж байгаа хичээнгүй залуу гэсэн байдлаар танилцуулсанд Руудын дургүй хүрнэ. Харда хэлэх үгүй болчихсон байгааг нь гацтал нь гайхшрууллаа та. Гайхалтай болсон байгаа биз? Би гэхдээ ахийнхаа сүдрээс гарах тухай юм яриаггүй дээ. Тийм ээ, бид AI ашиглаад таныг тэгж хэлсэн болгочихсон юм аа. Бид нар иймэрхүү зүйл дандаа хийдэг л дээ. Гэхдээ нэг хувилбар нь. Бидэнд өөр нэг хувилбар байгаа. Үзэх үү? Тэгсэн тэр хувилбар нь өмнөхөөсөө бүр дор байсанд Рууд хэлэх үгүй боллоо. Тэгээд нэвтрүүлэгт оролцохоос татгалзсанд цаадуулан тэрнийг тэр бомтон ахаасаа дутхааргүй харийн эзэмт шийдэмгий байж чадна гэвэл зохиолыг өөрчилж нэвтрүүлгийг үргэлжлүүлэхийг зөвшөөрдөг. За энэ үеэр Маркус уулзаагүй утсан ахтайгаа уулзахаар давхиж явна. Ахтайгаа уулзаад юу гэж хэлэхээ замдаа бэлдэж өөртөөгөө ярьсаар. Сүлийн загталтаа таныг дараа уулзъя гэсэн байгааг уншаад дараа гэдэг нь одоо гэсэн утгатай байвал яах вэ гэж бодсон. Миний амьдрал сайн байх уу? Байнга аялж байгальд цагийг өнгөрөөж байгаа. Шинэ найзуудтай ч болж байгаа. Ирэх замдаа Маркус хүмүүсийн идэж байсан хоолноос идэж хүний ком дээр зөвшөөрөлгөөс суугаад имэйл бичсээр явна. Харин нөгөө талд очиж яваагаа хэлсэн Маркусын бичсэн мэйлийг Руудын туслах мяан уншаад царай нь барайж байна. Тэгээд Рүүдэд гентийн асуудал гарч болзошгүй гэж тойруугаар хэлсэн ч цаадах нь өөрт нь тохиолдож болзошгүй жижиг гэлтгүй бүх жижиг асуудлыг зохицуулж байх нь тэрний үүрэг гэдгийг ээлдэхээр сануулсанд Мя хэлэх үггүй болно. Энэ хоёр Маркус Нью-Йоркт дөнгөж ирж байсан ч зам гарч байсан хоёр хүүхдийг хараад замын гол зогсож угаад машинтайгаа ачааны машинд мөргүүлчлээ. Дүр солигдоход Рууд эхнэр Дэрдрэгийнхээ хамт нэг хандвийн хүлээн авалтад ирж байна. Эрэгт нь тэр бомтон ах Жош нь аль хэдийн ирчихсэн. Хүмүүсийн анхаарлын төвд орчихсон сууж байлаа. За тэгсэн Рууд сандарна. Тэгээд очиод ахтайгаа мэндэлтэл хамт сууж байсан хүмүүс нь тэрнийг Жошийн ажилтан уу гэж асуугаад эвгүй байдалд оруулна. Тэгсэн Рууд тэсэлгүй өөрийгөө нэлээд алдартай реалити шоунд орох гэж байгаа гэсэнд ах нь баяр хүргэнгээс урсан зангаараа доош нь хийсэнд Рууд юу ч хийж чадсангүй. Тэр хүлээн авалт Руудын эхнэр Дэрдрэгийн өдөрддөг орон гэргүй хүмүүст туслах сангийн хандвийн аян байсан учраас ирсэн хүмүүс бүгдээрээ их баг ямар нэг байдлаар хандив өргөсөн байж. Тиймээс Дэрдрэ хандив өргөсөн хүмүүст талархал илэрхийлдэг. Тэгээд Руудыг $10,000 хандив өргөснийг зарлсанд бүгд Рүүдэд талархан алга ташцгаана. Тэгсэн ах Жош нь гарч ирээд нэг онцгой бичлэг байгаа гэсэнд бичлэг дээр нь Парис Хилтон Жошийн ятгалгаар Руудын эхнэрийн санд $100,000 хандивлах болсноо хэлсэнд тэнд байсан хүмүүс бүгд Жош алга ташин баяр хүргэсэнд ахтаа дахиад нэг удаа даруулсандаа Рууд боож өгөх шахаж байна. Иннээс болоод тэр оройжин шүнжин маргааш өглөөжин ахыхаа талаар гомдолно.
Тэгсэн маргааш өглөө нь утсан дуурч ойрын хамаатан нь осолд орж эмнэлэгт хүргэгдээд ирсэн тухай мэдэгдсэнд Рүүд тэрнийг ах Жошигоо байна гэж бодлоо. Тэгээд Рүүд эхнэртэйгээ эмнэлэг дээр ирээд уулзтал тэрнийг унтуулах тарай тариулаад унтаж байгаа гэдгийг эмч хэлнэ. Рүүд Сандраад дотгошоортол харин ерөөсөө танихгүй залуу унтаж байсанд шоконд орно. Энэ одоо хэн бэ? Энэ Рүүдийн ах биш вэ? Итгэлтэй байна уу? Маркус Пинчл биш үү? Энд миний ах Рүүд Лендитэй холбогдорой гэсэн байна да. За тэгсэн Рүүд гайхаад нэлээд бодол хийлсний эцэст олон жилийн өмнө болсон явдлыг санана. 1998 онд Рүүд нэг буйны арга хэмжээнд сайн дураараа оролцож байжээ. Тэр арга хэмжээ нь өнчин хүүхдүүдийг хуурай ахтай болгоход нь туслах арга хэмжээ байж. Тэгээд Рүүд арга хэмжээний үеэр Маркус гэх нэг хүүг дүүгээ болгоод авч байсан байна. За тэгээд тэд нэг өдрийг сакс тоглож хамт өнгөрүүлээд салхтаа үүр дагтуус шүү гэж тохироод салж. Энэ залуу ахлах сургуульд байхад оролцож байсан аянаар миний дүү болж байсан хүүхэд байх шиг байна. Би коллежид орох гээд сайн дурын ажил хийж байсан үе л дээ. Би энэ нөхөртөө 2-3 уулзсан байх. Гэхдээ сайн л байна штэ. Чи тэрэнд их том нөлөө үзүүлсэн болоод л онцгой үед холбоо барих контактанда нэрийг чинь өгсөн байна штэ. Гэхдээ би энэ нөхрийг бараг мэдэхгүй. Уулзаагүй 30 жил болж штэ. За энэ үеэр Маркус сэргээд Рүүдийг дуудсанд тэр яахаа мэдэхгүй сандарна. Энэ яг та мөн үү? Эсвэл намайг өхлийн зураасыг давхад минь туслахаар миний хамгийн итгэдэг хүний дүрээр ирсэн сахиусан тэнгэр үү? Би өхмээргүй. Сандарсан Рүүд тэрнийг тайвшруулж өөрийгөө мөн гэдгийг баталсанд сэтгэл нь хөдөлсөн Маркус шууд л тэрнийг амаа олохгүй магтсанд эхнэрт нь Маркус таалагдж эхэлнэ. Тэгээд Маркусыг эмнэлгээс гараад очих газаргүй гэдгийг сонсоод биеэ тэнхэртэл гэрт нь ганц 2 хонж болно гэж зөвшөөрсөнд Рүүд сандарлаа. Тэгээд зөвлөлдөж угаад ганц шүн хонуулахаар тохирдог. Ингээд гар хүзүүгээ шохойдуулсан Маркус автомат тэрэгцэр дээр сууж эмнэлгээс гарлаа. Тэрэгцрээ сайн жолоодож сураагүй нөхөр шууд л үнэтэй Поршиг зурж гэнэ. За тэгээд Рүүдийн байшинг харсан даруйдаа Рүүд шиг үл хөдлөх хөрөнгийн зууч болмоор байгаагаа хэлж тэр талаараа зааж өгөхийг гуйсанд сайхан сэтгэлтэй эхнэр нь дуртай байсан бол Рүүд нэлээд дургүй байна. Тэгээд гаражинд оруулаад хаалгаа. Чи яах гэж ирсэн бэ? Чамд холбогдох өөр хинч байхгүй гэдэг чинь итгэнэ гэж бодоо юу? Яасан? Мөнгө хэрэгтэй болсон юм уу? Хэд хэрэгтэй юм? Гэхдээ та юу яриад байна? Хоёулаа мэйлэр зөндөө харьцаа үздэй. Намайг сонс. Чи додогшоо ороод "Гүй баярлалаа" гэж хэлээд шууд явах ёстой шүү. Гүү бол чамд үзүүлээд үгүй шүү аа. За ингээд айд сандарсан царайтай болсон Маркусыг түрээд Рүүд гэртээ орлоо. Орж ирэхэд нь 2 хүн улах Шейн Коринер өгтөж авна. Тэдний харсан Маркусын сэтгэл хөдлөөд шууд тэврээд авлаа. Тэгээд шууд явах гэнэ. За би ч ингээд явъя дөө. Хурамч гэр бүлтэйгээ биш, жинхэнэ гэр бүлтэйгээ цаг гаргах нь зүйтэй байх. Юу гэнэ? Рүүд чамайг ингэж хэлээ гэж мөнгө өгөө юу? Гэхдээ үннийг хэлэхэд бид хоёр мөнгөнд дүнгээ тодорхой болгоогүй л байгаа л да. За тэгсэн эхнэр нь уурлаад тэрний гэртээ хонуулахаар болно. Уурн хөрсөн Рүүд Маркусыг тэрэгцэртэй нь шатаар дээш гаргаж угаад гар нь хальтраад шатаар өнгөрүүлсэнд эхнэр нь санаатай ингээд байна гэж бодлоо. За тэгээ санаан зовсон эзэгтэй Маркустай уулзаад нөхрийгөө реалити шоунд хэтэрхий анхаарад ойрын үед хачин байгааг хэлсэнд хариуд Маркус "Эх хүнд хамгийн хортой нөлөөлдөг зүйл бол өөртөө итгэлгүй байдал" гэж байна. Манай байранд хэд хэдэн сэтгэл зүйчид байсан болохоор би мэднэ л дээ. Би яг энэ үед нь энд ирсэнтэй баяртай байна. Манай залуу өөрөөсөө өөр хүний дүр тоглох гэж хэтэрхий хичээгээд байх шиг. Гэтэл хоёулаа тэрэнд байгаагаар нь л хайртай шүү дээ. Ерөөсөө би хуучин Рүүдийг эргүүлж авчираад нүднийх нь гал цогийг сэргэнэ. Маркусыг өөрийнх нь бодсноос хавьгүй ухаалаг зүйлсийг ярьсанд Дэрдрэ дотроо үнэлдэг. Тэгээд цагаан дарс задлаад оройжин ярилцсана. Маргааш өглөө нь Рүүдийг сэрэхэд Маркус аль хэдийн босоод өглөөний цай бэлдсэн. 2 хүүгэн дайлаад сууж байна. Тэр янз бүрийн хүмүүст өргөөлж янз бүрийн айлуудад амьдарч байхдаа олон янзын чадварт суралцснаа тэдэнд илэн далангүй ярьж байлаа. Гол нь Дэрдрэ Маркус хоёр ярилцаад Рүүдийн зураг авалтад Дэрдрэ биш Маркус явхаар тохирсон байсанд Рүүд дургуутсан ч яаж чадсангүй. За ингээд Маркус Рүүдийн спорт машинд суугаад замдаа эхнэртэйгээ харилцах харилцаанд анхаарах талаар таасралтгүй зөвлөнө. Рүүд эхнэрээ аз жаргалтай байлгахын тулд 2 дахин илүү ажиллах ёстой гэж бодож байсан бол Маркус тэрнийг эхнэртэй илүү цаг гаргаж байхыг зөвлөлөө. Чи хэтэрхий их ажил гэсээр байгаад өөрийгөө ч зовоогоод эхнэрээ ч бас зовоогоод байна штэ. Тэрний оронд эхнэртэйгээ үе болзож санаа амарч жаргаж байл та.
За тэгсэн Рүүдийн ах Жош залгаад тэрэнд баг зэрэг санаа зовж байгаагаа хэлсэн ч Рүүд бүх юм зүгээрээ гэж гүрийгээд удсаа тасаллаа. За тэгээд зураг авалт болох газар ирэхэд зураг авалтын баг бэлэн болсон байна. Тэгээд Рүүд Маркусыг машиндаа үлдээгээд явлаа. Машинаас буух юм уу, машины ямар нэг юмд хүрэх юм бол нөгөө хүлээгч нь хугалж шүү. Рүүдийг очиход урдаас нь туслах мяан гарч ирсэн ч Маркусыг ирснийг сонсоод шоконд орлоо. Тэгээд Рүүд рүү дүүн мэйл бичээд байсан болохоор өмнөөс нь хариу бичлэлсэн гэдгээ хүлээн зөвшөөрнө. Тэгээд зураг авалт эхлэх болоход нэвтрүүлгийн гол хөтлөгч нь Рүүдтэй уулзаж найруулагчийн цаанаас тавьж өгсөн зохиолын дагуу дүрд тоглол шууд бүтлгүйддэг. Энэний оронд нууцлаг нэгний дүр үүсгвэл зүгээр гэж зөвлөсөн учраас Рүүдэд шууд л зураг авалтын үеэр нууцлаг хүний дүр гаргах гэж оролдоно. Тэгсэн найруулагч нь болиулсанд Рүүд бантлаа. Зарим гадаа Маркусын давсаг хагарах гээд байж ядаж байна. Тэгээд тэсгээ байгаад Рүүдийн гаргаж өгсөн цонхны завсраар шээх гэж оролдоно. Гэвч шээж байхдаа тоочиг алдаад машинд нь шээж эхэлсэн учраас сандарсандаа саргунжууд машиныхын цонхыг хаг өшгөлж өглөө. За тэгсэн энэ үеэр Рүүд зураг авалтынхаа үеэр яг гадаана тавьсан машинаа магтаад ярьж таарлаа. Ингээд тэрнийг наан нь ярьж байхад цаана нь машинд нь Маркус божигнуулж байгаа нь бүгд камерт бичигддэг. Машиныг нь тэр чигээр нь шээс болгочихсондоо сандарсан Маркус өмдөө тайлж өмдөөрөө шээсээ арчижээдэл нэг ачааны машин ирээд машиных нь хаалгыг хуу хамаад явсанд Маркус сандраад хойноос нь гүйж хаалгыг нь олоод залгах гэж оролдоно. Тэгэлсэн бэ нэрээ. Уучлаарай төр зогсохгүй болохгүй нэ. Тэнд нэг залуу машинд шээгээд тэгээд цонхыг нь хагуулшгөлчлөө. Бас нэг машин ирээд хаалгыг нь хамаад явчих юм. За тэгсэн Рүүд машинаа хараад дуу алдаадгүй л. Зүгээр дээ санаа зовлтгүй. Би Рүүдийн дүү нугамаа. Сая нэг гинти явдал болоод одоо бүх юм зүгээрээ. Чи чинь ямар новшоо хийчихвэ? Намайг уучлаарай би тайлбарлая. Гэвч Маркусыг урах шалхах үед нэг мопедтай нөхөр тэрнийг мөрөгчхөд явсанд бөөгд сандарлаа. Хэдийгээр Маркус өөрийгөө зүгээр гэж зүтгэжсэн ч толгооноос нь цус гоожжсэн учраас зураг авалтыг завсралхаас өөр аргагүй боллоо. За энэ үеэр Маркус тэнд байсан бүх хүмүүст 16 айл дамжиж амьдэрсэн тухайга бас Рүүдтэй уулзаж ах дүүс болсноос хойш амьдрал нь бүрэн өөрчлөгдсөн гэдгийг ярьсанд тэнд байсан хүмүүсийн сэтгэл их хөдөлцгөн. Оройн сэтгэлээр унсан Рүүд ихнэртэй бүх амьдралынхаа туршид өөрийгөө хэн нэгэнд нотлохын тулд хичээж ирснээ хэлнэ. Тэгсэн ихнэр нь тайвшруулах гэж оролдсон ч Рүүд тэрнийг Маркусаас зөвлөгөө авсан учраас өөрт нь ингэж хандаж байна гэж уурлаад дасгалаа хийхээр гараад явдаг. Гэтэл тэрний офисын өрөөнөөс орилдох чимээ гараад байсанд гайхаад очтол Маркус эмнэлэгт байхдаа танилцсан совилогчийг найз залуутай нь аваад ирчихсэн буужигнуулж байна. Рүүд уурлаад энэ талаар ихнэртэй хэлсэн ч ихнэр нь тоохгүй байна. Тиймээс буцаж очиод Маркусын үүргэвчийг ухаж угаад тэрнийг сэтгцэн эмнэлэгт хэвтэж байсныг нотлох бугуйвчийг олдог. Тэгээд маргааш өглөө нь гэрийнхнээ цуглууллаа. Юу ч болсон байлаа гэсэн бид бүгд чиний талд шүрүүд гайхалтай. Учир нь би нэг зүйлийг олсон. Нилээд ноцтой зүйл. Энэ үеэр утсан дуурсанд Рүүд түр холдлоо. Тэгсэн нэвтрүүлгийн продюсерүүд нь холбогдоод Рүүд Маркус хоёрыг зурагтаар од болгох боломжтой гэж удирдлагууд нь үзснийг хэллээ. За sorry манайхан борон та нартай гялсны галзуу амттай реклам алгадах юм. За тэгэхээр идэл баймаар эрүүл амттай таныг хизээч үүдэхгүй гэлүүдэнгүй хөнгөн өдөр бүр идэхэд тохиромжтой хүүхэд том хүн гэлтгүй бүгдэд таалагдах one Буданы Chicken McGetch. Энгийн чихрэрлэг төмс далаан байцаа бяцлаг үхриймах зүгийн балтай халуун ногоотой гээд 7 өөр амтыг мэдрүүлэх болно. Тэгэхээр one Буданы Chicken McGetch Efes Sulce намын супермаркет Тэнгэр Плаза наран супермаркет Walmart супермаркет Care for Mongolia болон GS25-аас авах боломжтой байна. One Буданы Chicken McGetch. Өндөр хүчрхэг баян цагаан арьс дээр өрөөсөө дүү таархан амьдралтай ч хөгжилтэй дүүгээ олон жилийн дараа олж уулзаж байгаа түүх. Дүү нь ирсэн даруйда анхынхаа машиныг сүрүүлээл. Энэ бол гайхалтай түүхээрүүд. Тиймээс та хоёр яралтай хүрээдрээ. Бид нар зөвхөн та хоёрт зориулсан зохиол биччихэд байжээ. Уучлаарай, Маркусыг шоунд оруулах гэж байгаа юм уу? Тийм ээ. Маркус чиний энэ нэвтрүүлэгт оролцож байгаа оролцоог бэхжүүлж өгч байна. Тэгвэл чи байдгал нэг байр зардаг махан толгой шиг харагдаад байгаа. Хэрвээ чи хүсэхгүй бол бид нэр зөвхөн Маркустай хамтарч ажилласан ч болно шүү. Эсвэл бид Маркусыг өөр оролцогчийн дүү болгоод явуулсан ч болж байна. За тэгсэн Рүүд гацчихлаа. Тэгэд хэлэх гэж байсан зүйлээ болоод Маркусаас уучлал гуйлаа. Би чам дээр арай түрэгдсэн бололтой Маркус.
Миний өөртөө итгэлгүй байдал тэгж илэрсэн байх л та. Би уучлал гуйж байна. Бас чамайг амьдралдаа эргүүлж хүлээж авсандаа баяртай байна. Рууд сүүлийн өгүүлбэрээ арай ядан хэлсэн бол энийг сонссон Маркус баярлсандаа уйлна. За энэнд нь баярлсан эхнэр нь тэрнийг тэрвэрч аваад Маркустай уулзсныхаа дараа тэдний хамрагдсан ах дүүсийн хөтөлбөртэй холбогдож тэр хоёрыг уулзсан гэдгийг хэлсэнд цаадуулн Рудийг оны шилдэг ахаар шалгаруулснаа хэлнэ. Тэгэд тэдэн шиг уг хөтөлбөрт хамрагдаад олон жил уулзаагүй ах дүүсийг эргүүлж уулзуулах ивент зохион байгуулах саналаа хэлсэнд Руд дотроо төвөгшөөж байсан ч зөвшөөрдөг. Ингээд Маркус Рудтэй нэвтрүүлгийн зураг авалтад оролцож эхэлсэн бол эхнэр нь ах дүүсийг уулзуулах ивентээ зохион байгуулах бэлтгэлдээ орно. Анхандаа би чамайг сонгохгүй гэж бодож байлаа. Би чамайг анх байдаг нэг байр зардаг махан толгойд гэж бодсон. Гэхдээ дүүх чинь хараад чамайг зүрх сэтгэлтэй залуу байна гэж бодсон. Би зүрх сэтгэлийг илүү хардаг. Ингээд Маркус шоуны уур амьсгалыг бүхлээр нь удирдах бүгд л Маркусыг тойрон хүрээлсэнд Руд дотроо дургуутсан. Энэ үеэр нэвтрүүлгийн гол дөрүүдийн нэг Кейран Руд дээр ирж хамт Маркусыг замаасаа зайлуулах төлөвлөгөө боловсруулахад нь туслах санал тавилаа. Тэгэд Маркус дээр биш, Руд дээр бүхний анхаарлыг хандуулж чадах том зүйл сэдхийг завуулна. Юу ч байлаа гэсэн хурдан л бодож олоорой доо. Тэгэхгүй бол энэ дүү чинь чи бид хоёрыг хоёуланг нь гудамжинд гаргах нь байна. Тэгвэл чи хизээж томорч чадахгүй шүү. Ингээд Руд нэг хүн лөө залгана. Харин нөгөө талд туслах Мян Маркустай дотн танилцах гэж байдгаараа хичээж байна. Мя Рудийн өмнөөс Маркустай мэйлэр харилцсаар байгаад тэрнийг нэлээд сайн мэддэг болсон байж. Энэ үеэр Маркус нэг юм асууна. Чи туслах нь болохоор чамаас зөвлөгөө авах гэдэг. Би яаж тэрнтэй илүү дотн болох вэ? Уг нь мэйлэр харцаж байхдаа надад сайн л байсан юмсан. Гэтэл нүүр тулаад уулзсан чинь нэг л хач. Чамд бичсэн мэйлүүд нь таалагдсан юм уу? Тэгэлгүй яах вэ? Гайхалтай бичдэг штт. Тэр одоо том шоунд оролцоод өөртөө жоохон итгэлгүй байгаа. Чи тэрнийг үе үе олонний анхаарлын төвд оруулах тал дээр туслаад өгвөл зүгээр гэж бодож байна. Энэ үеэр Маркусаас олонний анхаарлыг булаахын тулд Руд зориг гаргаж ах Жоштойгоо ярьсан нь тэр байж. Жошиг үнтэй байшингаа зарах гэж явааг тэр сансан байна. Тэгэд Жоштой уулзаад нэвтрүүлэгт орохыг ядгсанд ах нь шууд зөвшөөрлөө. Тэгээд ах нь байшингаа зарах үйл ажиллагааг илүү сонирхолтой болгох бодолтойгоо хэлдэг. Орон Маркус Дээрдрэтэй улаандар суунгаа Рудтэй хэрхэн дотносох талаар зөвлөгөө өгч байлаа. Маргааш нь тэд Рудийн ах Жошийн хаусанд очдог. Жош Рудийн оролцож байгаа шоугаар дамжуулаад хаусаа зарахар шийдэж том үдэшлэг хийж байгаа юм байна. Рудийг орж ирэхэд Маркус очоод Мягийн зөвлөснөөр энэ удаагийн дугаар бүхэлдээ тэрэнд зориулагдсан байна гэдгийг хэлсэнд Руд баярлалаа. Тэгээд баян тавирсан Руд ахтайгаа илүү чөлөөтэй харилцаж шоуны уур амьсгалж таатай болоод ирнэ. Нэвтрүүлгийн үеэр Жош Маркусыг ураад хоолны ширээний ард хамт сууцгаана. Энэ үеэр Маркус Жош хоёрын яриа нэлээд хөгжилтэй байсанд Рудийн уур нь хурж эхэлнэ. Миний дүүгийн дүү бол миний дүү л гэсэн үг. Тэгсэн нэвтрүүлгийн дундуур Жош хаусынхаа өрөөнүүдийг үзүүлж явахдаа тэр хэдийг сэмхэн угаалгын өрөөндөө оруулаад Жастин Тимберлейг өгсөн гэд мансууруулах юм гаргаж ирээд нунтгэлсэнд Маркусын сэтгцийн өвчин хөдлөх байх гэж айсандаа Руд сандраад бушуухан урдуур нь ороод бүгдийг нь сорчихно. Та өөрөө яах юм? Би юу? Би угаасаа хэрэгэлдэггүй шүү дээ. Би зүгээр л хэрэгэлдэг хүн байвал хэрэглэг гэж бодсон. Зочломтгой байх гээл. Ингээд бүгд гарсанд Рудийн ухаан санаа самуурч нүдэнд нь янз бүрийн зүйл харагдаж эхэлнэ. Тэгээд үдэшлэгт явж ороод гаалзуу юм шиг л бүжгэлдэг. Жошиг DJ хийж байгааг хараад Маркусыг тэрнээс холдуулахын тулд тэрнийг гадаа гараад хүлээж байхыг хүслээ. Тэгсэн Маркусыг гадаа зогсож байхад Жош очоод энэ удаагийн дугаарын гол дүр нь Рудийг байгаасаа гэж хүсэж байгаагаа хэлдэг. Тэгэд нэвтрүүлгийн төгсгөлд тэрний хүссний дагуу хаусаа зарах асуудлыг тэрэнд хариуцуулна гэж хэллээ. Надад нэг гуйлт байна. Нэвтрүүлгийн төгсгөлд би тэр сайхан мэдээг Рудэд дуулгаж болох уу? Миний дүүгийн дүү бол миний дүү л гэсэн үг шүү дээ. Тэдний энэ дотн байдлыг харсан Руд улаан галзуугүйгээд ирсэн ч замдаа хөл алдаад Маркусыг биш Жошиг мөргсөнд Жош доошоо унчихлаа. Тэгээд идэж байсан бүрийнх маханда хахад амьсгалж чадахгүй болсонд хүмүүс сандраад анхны тусламж үзүүлж чадах хүн байгаа эсхийг лавлсанд Маркус би чадна гэд очлоо. Тэгээд Маркус шууд хүзүүг нь цоох хатгаж цусыг амаараа сорж цацаад цээжин дээр нь дарсанд хоолонд нь гадсан бөөрийнх мах гараад ирлээ.
Ингээд Маркус олонний өмнө Жошийн амийг аварч баатар болж хувирлаа. Удалгүй түргэн ирж Жошийг аваад явсанд бүгд Маркуст баяр хүргэцгэн. Тэгсэн Рудийн тэсвэр алдаж Маркусыг олонний өмнө хуурам эхлэгч сэтгцэн имлгээс оргосон оргодол гэсэнд Маркус хэлэх үггүй боллоо. Яасан хэлэх үггүй болсон уу? Энэ хүмүүст чи одоо юу гэж хэлэх вэ? Тэрний зөвөө би та нарт худлаа хэлсэн. Хэрвээ би үннээ хэлсэн бол та нарыг намайг хүлээж авахгүй байх гэж бодсон. Намайг их олон хүн голсон болохоор би өөрийгөө үзэн ядах болсон. Би их ганцаарцсан. Тиймээс амьдралаа эрс өөрчлөхөөр шийдээд сэтгцэн имлэгт хэвдэж үзсэн. Тэгсэн чи юу ч дээрдэггүй. Би угаасаа ганцаараа л байх ёстой бололтой. Гэхдээ би ойлгохгүй байна. Хоёулаа мэйлээр харцаж байхад чи их өөр байсан штэ. Тэр мэйлүүдийг Руд бичээгүй. Би бичсэн. Би яаж бичих юм бэ? Чи миний хувьд танихгүй хүн шүү дээ. За тэгсэн Маркусын урам хуг. Тэгээд тэрнийг явсанд гинт продюсер Кат гэж хашгираа зураг авалтыг зогсоолоо. Энэ бүхнийг Руд Маркус хоёрын тавьсан жүжигийн нэг хэсэг гэж бодсон учраас нөхдүүд гайхалтай зураг авалт боллоо гэж бодоцгоно. Харин Рудын гэр бүлийнхэн жүжиг биш жинхэнэ гэдгийг нь мэдэж байлаа. Тиймээс эхнэр хүүн Рудтэй оройжин үг дуурсангүй. Хэд хоногийн дараа Руд хийсэн зүйлдээ харамсаад Маркусын эмнэлгийн бугуй бичиг хараад сууж байхдаа сүүлд Маркустай хамт сакс тоглож байгаад Жошиг ирэхээр нь орхиод явж байснаа сандаг. Энэ үеэр утсан дуурсанд продюсер нь холбогдож өмнөх анги супер болсон үзэгчид их дуртай байгаа гэж байна. Тэд мань хүнийг эсрэг талын баатрын дүрийг их сайн гаргасныг хэлээд гэхдээ нэвтрүүлгийг төгс байдлаар дуусгахын тулд Маркусаар тэрэнд оны шилдэг ах шагналыг өгүүлмээр байгаагаа хэлдэг. Тэгэд Маркусыг арга хэмжээндээр авчрах асуудлыг өөрсдөө хариуцна гэсэнд Рудэд найдвар төрж эхэлнэ. Тэгэд мэйл рүүгээ нэвтрээд Маркусын бичиж байсан бүх мэйлүүдийг уншина. Мэйлүүдэд Маркус тэрэнд үргэлж чин сэтгэлээсээ хандаж бүх зовлон жаргалаа хуваалцдаг байсныг тэр мөчид ойлголоо. Тэр загтлаа дуусгах бүрдээ үүр дахтус гэж бичдэг байж. Руд ах минь, таныг ахаа гэж дуудаж байгаадаа би их баяртай байна. Та бол намайг орхиогүй цорын ганц гэр бүл минь юм шүү. Үүр дахтус шүү. За ингээ сэтгэл нь хөдөлсөн Руд маргааш нь болох шагнал гардуулах ёслолд очихоор шийдлээ. Руд Маркусыг ирэхээр нь эвлэрнэ гэж бодож байсан бол гэр бүлийнхэн нь тэрэнд ууралсан хэвээрэл. Маркусыг ирэхээр нь эвлэрнэ гэсэн ч тэд итгэсэнгүй. За тэгэд Рудыг дээшээ гартал Маркус цаашаа хараа зогсож байсанд мань хүн баярлалаа. Тэгсэн тэр нь Маркус биш, Маркусыг орлон тоглох жүжигчин байлаа. Продюсерүүд нь Маркусыг авчирна гэд байсан нь тэрнийг орлуулах жүжигчин авчрах тухай ярьж байсан болохыг Руд ухаарлаа. Тэгээд орлон тоглогчийн нүрийг AI-аар солих тухайга ярьсанд Руд Маркусыг арга хэмжээнд ирэхгүй байна гэдгийг ойлгоно. За энэ үеэр Маркус хэвтэж байсан эмнэлэгтээ буцаж орох гэж оролдож байлаа. Тэгсэн эмнэлэг нь буцааж авах боломжгүй гэсэнд Маркус буцаж орох гэж зүтгэсээр л. Чи эндээс анханасаа оргож гарах шаардлагагүйсэн. Яг гэвэл чи энд сайн дураар эмчлүүлж байсан. Дээрээс нь чи сэтгцийн хувьд цойрвол. Тийм байхад бид нар чамайг буцааж авах шаардлага байхгүй. Гэхдээ тэр нийгэм чинь намайг зажилж угаад нулимад хайжлаа штий. Би буцаж орохгүй бол надад өөр очих газар алга байна. Намайг оруулчил да. Би хүссэн бүхнийг чинь хий. Эм чин эмнэлэгтээ авахгүй байсан дарга барсан Маркус эмнэлгийн шилэн хаалтыг хаг цохиод амиа хорлоно гэж сүрдүүлдэг. Зарим нөгөө талд оны шилдэг ах шалгаруулах ивент эхэлж байлаа. Арга хэмжээг нээж Рудын эхнэр үг хэлээд тэрнийг оны шилдэг ах болсныг зарлж тайз руу уурна. Энэ үеэр төр хугацаанд дуурахгүй болсон Жош ирж амждаг. Гарч ирэхэд нь хүмүүс алга ташсан ч тайзан дээр Маркус биш, орлон тоглогч гарч ирсэнд Маркусыг таньдаг хүмүүс сонин царайллаа. Руд ч юу ч болоогүй юм шиг л бэлдсэн үгээ уншиж Маркустай ямар дотн байдаг. Одоо ч ойр дотн байгаа тухайга ярьсанд гэрийнхэн нь уулан барааж байна. Тэгсэн үг хэлж байх үедээ Руд хоёр хүүгээ хараад гинэ тухайн орно. Уучлаарай. Би энийг хийж чадахгүй юм байна. Миний ярьсан бүхэн худлаа. Өнгөрсөн жилүүдэд олон хүн Маркусын итгэлийг алдсан. Тэдний дундаас хамгийн адгийн нь би байсан баха. Би амьдралынхаа туршид төрсөн ахыхаа хүндэтгэлийг хүлээх гэж үхэн хатан зүтгэж ирсэн. Миний ах Жош бол миний хамгийн гайхалтай хүн. Хөлд орсон цагаасаа л би ахтай хүлээн зөвшөөрөгдөх гэж оролдож ирсэн. Гэтэл ах минь эмнэлгээсээ гарсан даруйда миний төлөө энд ирсэн байна.
Үнэн дээр би хэр их амжилттай явах нь миний ахад ерөөсө чухал байгаагүй юм билээ. Маркуст ч тэр адилхан. Миний эхнэрт ч бас. Тэр намайг хинч биш байхад үргэлж миний дэргэд ирсэн байсан. Үнэн дээр нөхцөл болзолгүй хайр гэдэг ах トゥ байхын утга учир юм байна. Гэр бүл байхын утга учир үүнд оршиж байж. Маркус энийг ойлгож байсан бол би ойлгоогүй ээжээ. Тиймээс би энэ шагналыг авч чадахгүй нэ. Рудиг тайзны ард ирэхэд шоуны продюсер тэрнийг тайз руу буцаж гарахыг шаардлаа. Тэгсэн Руд шоунаас гарлаа гэд явсанд продюсерууд шууд бэ төлөвлөгөөндөө шилжиж Рудын орлон тоглогч тайзын дээр гардаг. Рудыг гарч ирэхэд ах нь тэрэнд үргэлж баг зэрэг атаархаж ирснээ хэлсэнд Руд гайхлаа. Ах нь хүний амьдралд хамгийн чухал зүйл гэр бүл гэдгийг хэлж, гэр бүлийнх нь нэг хэсэг байгаадаа баяртай байгаагаа бас хэлнэ. Руд ч ахыгаа тэврээд яаран машиндаа сууж Маркусыг олохоор эмнэлэг рүү явлаа. Орой болоход тэд Маркусын эмнэлэг дээр ирсэн ч эмнэлэг хаалгаа барьчихжээ. Тэгсэн Руд өрөөнийх нь цонхоор орлоо. Тэгээд Маркусыг явсан хойно бүхнийг ухаарснаа хэлнэ. Чи бол миний үргэлж хүсдэг байсан дүү ээж. Даанч чиний амьдралын хүнд хэцүү өдрүүдэд хамт байж чадсангүй. Намайг уучлаарай. Тэгээд Маркусын бичсэн мэйлүүдийг уншснаа хэлж тэнд бичсэн зүйлсийн талаар ярьсанд Маркус өөрийн ирэхгүй ойллаа. Мэнийг нас урсанд би их харамсч байна. Тийм ээ. Тэр миний сайн найз байсан. Би мэнийг оруулж чадахгүй ч үргэлж чиний ард байна шүү дүү минь. Би олон тэнэг зүйл хийсэн. Гэхдээ би одоо итгэлтэйгээр хэлье. Хоёулаа үрд ах дүүс шүү. За ингээд Руд Маркусыг дагуулад гарч ирсэнд мяа угтаж яваад тэрнтэй дуртай дууных нь үгээр ярьсанд Маркусын сэтгэл хөдлөлөө. Тэгээд хамт дахилтын хэсгийг дуулсанд хажууханд нь сууж байсан Руд сонин царайлнаа. Маргааш нь Руд Маркус хоёр олон жил хүлээснийхээ дагуу илжигдэхэд Маркуст сакс тоглох ямар ч эв хав байсангүй. Ингээд Маркус Рудын гэр бүлийн албан ёсны гишүүн боллоо. Маркус овгоо Рудтай адил лэнди болгоод хамтдаа бие даасан үл хөдлөх хөрөнгө борлуулалтын нэвтрүүлэг хийж эхэлснээр кино маань конец фильма. За энэ галзуу киноны тайлбар маань дуусч байна. Ах дүүсийн талаар өгүүлсэн хөөрхөн одоо зүйлийг бас цаагаараа хэлсэн ийм гоё кино байлаа гэж мө бурууд нь бодогдлоо. Та нарт маань ямар санагдсан юм байгаа? Тэгэхээр хэдэн буруунууд нь энэ галзуу киног идэл баймаар эрүүл амттай галзуу олон сонголттой таныг хизээч уйдаахгүй one буданы жигмэгтэй хамтран хүргэлээ. Манайхан тэгээд лайкаар бомбогдоод өгөөрэй. Бас галзуу кино Instagram хуудасаар дагаарай. Хэдүүлээ дараагийн бас нэг галзуу киноны тайлбараар эргээд уулзацгаая.